Цэнхэр гарагийн сонин хачныг өдөрт нь эх оронд болж байгаа үйл явдлыг газар дээрээс нь шууд шуухай шудраг байдлаар хүргэн. Игэл телевиз. Бидэнд хамт олж та бүхэндээ баярлалаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Ганбаатар Игэл телевизийн студид ажиллаж байна. Тэгэхээр нийгмийн даатгалын асуудалд бас үйлдвэрчний эвлэл нэлийн анхаарлаа хандуулж бас ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар одоо нийгмийн даатгал байнга төлж яадаг за ажил олгогч байгууллагаас 10% нь өөрсдөө 10% төлөөл ингээл явдаг. Тэгээд бидний төлсөн энэ одоо шимтгэл маань төрийн сан төвлөрч байгаа. Тэгээд эргээд бидэнд одоо ямар ачаал бүгдэлтэй юм бид одоо яг энэ мөнгөндөө хяналт тавих ямар боломж байдığım бэ гэсэн ийм асуудлууд байнга гарч ирдэг л дээ. Тэгэхээр энэ асуудлууд өнөөдөр Монголын нөхцөл ямар шохон байдгийг бол та мэдээлэл өгөхгүй юу? Нийгмийн даатгалын мөнгө бол хувь хүний мөнгө. Энэ төрд өгч байгаа мөнгө биш. Хувь хүний мөнгө. Өөрөөр хэлбэл та их баталгаатай нэг одоо нутгийн нэг ахмад хүн байлаа гэж бодъё да. Одоо мөнгө их үнийн шударгатай юм сайхан сэтгэлтэй хүн байлаа. Тэр хүнд мөнгөө ингээл сар болгон салингийнхаа 20% өгдөг. 20 жилийн дараа би танаас авна. Эсвэл за банк нэг нутгийн сайхан сэтгэлтэй сайхан шударга банкнд мөнгө хадгалуулдаг. Гэхдээ хугацаатай хадгаламж. 20 жилийн дотор би найд банкнд мөнгө чи хөрөхгүй. Би 55 юм уу 60 нас хүрээд найд мөнгө чи авч магадгүй. Авах ёстой. Тэр хооронд банкны хүүгээс илүүгээр та найд мөнгөө бас эргэлдүүлээрэй. Хамгийн урт хугацаатай хамгийн хямд их үсвэр гэж байгаа банкны хэллэгээр. Ийм их гой мөнгийг эргэлдүүлэхэд бол банкны хүнээс илүү хөгж одоо өсгөн. Энэ бол өстой хууль. Оюу толгойд өнөөдөр явж байгаа эргэлдэж байгаа хөрөнгө оруулж байгаа мөнгө бол Канадын даатгуулагчдын мөнгө шүү дээ. Нийгмийн даатгуулагчдын мөнгө. Канадын тэтгэвэр авагчид 5 жилийн дараа 3 жилийн дараа тэр бол хэдэн 300 сая доллар нь хэдэн тэрбум доллар болоод очихыг хэн ч мэдэхгүй. Өөрөлд бидний мөнгөөр одоо юу аюу толгоор хөрөнгө оруулаач гэж би хэлэхгээгүй. Өөр цаан чин тэгдэм байна л гэдгийг хэлж байна. Тэгэхээр бидний энэ мөнгийг яг л хугацаатай хадгаламжинд өгөөд 55 юм уу 60 хүрээд би хөдөлмөрийн чадваргүй болоод юм уу эсвэл настай болонгуудаа наадах чи авч хэрэглэн би. Буцаагаад авч хэрэглэнэ гэсэн санаа. Энэ бол хувь хүний мөнгө. Гэтэл энэ мөнгийг төр өөрийнхөө мөнгө юм шиг хэрэгжилчихсэн байгаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 3 тэрлиан төгрөгийг нэхэмжилж өнгөрсөн жил 4 сарын 18-нд жагсаал хийсэн. Тэрний үндсэндээ засгийн газар энийг өгье. Тооцоогоо нэгтгэе. 2008 онд болон 2009 онд 60 тэрбум 55 гэсэн. 60 гэж бид 80 гэж нэхэд 55 дээр бууж байсан. 55 тэрбум төгрөгийг хий. Дараад нь 2008 оны төсвийн төсөл дээр 80 тэрбум төгрөг хийнэ гэсэн. Хоёуланд нь засгийн газар худлаа ирсэн. Улсын их хурл худлаа ирсэн. Бидэнд мөнгө хийгээгүй. Санхүүгийн хямрал гэдэг юм уу янз бүрийн шалтгаан тооцсон. Энэ бол хамгийн аюултай зүйл. Энэ дээр нэмээд нэг зүйл хэлье. Америк их дуурайх болж тэ Европ бусад улс орнуудад эдийн засгийн санхүүгийн хямрал боллоо. Болонгууд хамгийн түрүүний алхам бол AIG гэж яриад байгаа тэр 700 тэрбум доллар хийсэн тэр байгууллага нь бол үндсэндээ нийгмийн даатгалынхын байгууллага шүү дээ. Бидний ирээдүйг баталгаажуулж байгаа үр хүүхэд настай буурал ажилгүй байгаа хүмүүс ажилгүйдлийн тэтгэвэр авах, эрүүл мэндийн тэтгэвэр авах, даатгал авах. Энэ олон хүмүүсийн баталгаажуулах тэр мөнгийг нь эхлээд хийсэн. Ерөөсөө хүн чинь одоо айл гэр байлаа гэхэд чинь хамгийн түрүүнд ингээд байдал хүндрээд эдийн засаг муудлаа гэдэг юм уу эсвэл одоо мөнгө төгрөггүй болоод хүндрэлээ шүү дээ. Хамгийн ихний хийдэг ажил бол аав ээж хүүхдүүд хоорондоо ярьдаг. Яах вэ? Хэдүүлээ яах вэ? Үйлдвэрчний эвлэл, эзэдийн холбоо, засгийн газар 3 хоорондоо суугаад ярьдаг. Өнөөдөр хүртэл ярилцъя гэдгийг одоо үйлдвэрчний эвлэлээс удаа дараа бичгээр өгсөн. Одоо бид бол тэмцлийнхээ арга руу орохоос аргагүй байдалд орж байгаа. Бид бас төвчээртэй байх хэрэгтэй. Бид бас хүлээцтэй байх хэрэгтэй. Тэдэнд маань одоо ёолк тэмдэглэхээ завгүй байж болно. Тэд маань бас зөндөө олон ажил байгаа байх хөрхий. Тэгэхээр бид бас хүлээцтэй хандах хэрэгтэй. Хандаж байна. Гэхдээ бид төвчээртэй байж болно. Ард түмэнд бас төвчээр байхгүй. Бас төвчээрийн хязгаар бий. Хоёрдугаарт айл гэр яадаг вэ гэвэл за хүнд үе ихэллээ.
үр хүүхэдтэй юм уу эсвэл одоо өвчин зовлон тохиолдсон үед хэрэглэх мөнгөө авдрандаа баталгаажуулдаг. За одоо нэг жоохон байгаа мөнгөө юм юмд өрөхгүй ш наатахаа сайн хадгалаарай. Одоо тэр балет үзэхэ бол одоо тэр тансаг хэрэглээгээ бол одоо энийг зөвмөрөө хүнд үт хэрэгэл үнцэндээ даатгах чинь штэ. Хүүхдүүдийн сургуулийн авнааны мөнгөнд л өгөөрэй. Бид бол өөрсдөө алхаа явчих. Даатгах чинь. Тэрний шиг хүнд үе болоход улс орон гэдэг нэг том айлгэр чинь ихэд хоорондоо уулзаж ярьдсан бай. Монгол оронд өнөөдөр нийгмийн тунгалаг харилцаа дутагдж байна. Тэрнээс болж бид бүхэмдэлтэй байна. Тэрнээс болж болохгүй байна. Түрүүн та ярьсан хувийн хөвшил дээр хүмүүсийг халж яана гэдэг чинь хүнд үе боллоо. Хоорондоо ярилцсан ажилчтайгаа яриад гацаагүй юм алхам хийхээс аргагүй боллоо шүү гэдгээ ярилцах хэрэгтэй нэгдүгээр ажил. Хоёрдугаар ажил бол нийгмийн даатгалдаа байгаа мөнгөөрөө додомдох хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал зүйл. Одоо өнөөдөр Монголын нийгмийн даатгалын үлдэгдэл санд бол 550 тэрбум төгрөг байгаа. Байгаа гэж би итгэж байна. Цаасан дээр байдаг. 300 триллион байхаас 550 тэрбум байгаа. 300 триллион гэдэг бол үйлдвэрчний хөвлийн гаргаж тавьсан тооцоо. Тооцоогоо нэгтгэхэд хоёр талаасаа нэгтгэе гэж явж байгаа. Тэгээ бусдыг юунд хэрэглэсэн юм бэ? Бусдыг нь бол засгийн газар 90-ад оны тэр шилжилтийн хэцүү хүнд үедээ л аваад ашигласан юм уу? Өмнөх үедээ аваад ашигласан юм уу? Энэ харин тооцоо хийж байгаа. Энэ тооцоон дээр бол яг одоо үйлдвэрчний хөвл ганцаараа бас эндээ хатуу байр суурь илэрхийлж болохгүй. Бид бас нөгөө засгийн газар нөгөө аваад хэрэгэлсэн усуудынхаа байр суурийг хүндлэх хэрэгтэй. Гарцаагүй юм бас байхыг үүсэхгүй шүү дээ. Үүсэхгүй тийм. Тэгэхээр 550 тэрбум төгрөгийг та одоо ингээд төрийн санд байгаа. Энэ мөнгө 0.2% хүүгээр л жил төсдөг. Урд нь бол сард 0.6% хүүтэйгээр хаан банкнд байршиж байсан. Хуулиндаа арилжааны банкнд байршуул гэж заасан байдаг. Хуулиндаа. Хуулиа зөрчөөд төрийн сандаа байршуулж байгаа. Хуулиа зөрчөөд. Энэ мөнгө арилжааны банкнд байршуулсан тохиолдолд энэ арилжааны банкны жилийн хөвөл нэг 18%. За тэгэхэд бол баталгаатай банкндаа байршуулахгүй дандаа баталгаагүй дөрмийн сангаас нь илүү байршуулсан байдаг. Арилжааны банкнд би байршуулахыг зөв гэсэнгүү хуулийн дээр байдаг, хуулиа даах хэрэгтэй. Баталгаатай байршуулах хэрэгтэй тэд яадаг дандаа танил найз нөхдөд байршуулсан болов уу гэж хардуулдаг. Өөрөөр хэлбэл та бидний ирээдүйг баталгаажуулж байгаа мөнгөн дээр дураараа дүргэж байна. Энийг болооч ээ. Мөнгөө баталгаажуулаач ээ. Тооцоогоо нэгтгэе. Өр төлбөрөө тооцъё гэдгийг Монголын үйлдвэрчний хөвлийн холбооноос тэмцэл хийж байгаа. Тэгээ эвлээс ямар ч байсан бичиг цаас бол явуулсан. Тийм тогтоол бас бүр засгийн газрын тогтоол гарсан. Одоо ганцхан тогтоол хэрэгжүүлэхгүй байгаа. Тэгээ хэрэгжүүлэхгүй байгаа энэ үед одоо өөрсдийн гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байна гэдгээр нь одоо засгийн газрыг бид шүүхтэл өгөх ажил байна. Гэхдээ одоо засаг төрөө шүүхэд өгөхлөөр чи нөгөө Ахмад буурлууд маань одоо бүр буруугаар ойлгоод эхлэв шүү дээ. Энэ хүүхэд одоо яасан сонио хүүхэд вэ гэж бодно. Бид их төвчээртэй харж байна. Гэхдээ хэрэг үнэхээр ийм байх юм бол бид нэг сардаа багтааж бас шийдвэртэй алхам хийхгүй бол хамгийн гол нь бид хийхгүй бол хамаагүй. 2010 он гэхэд 2 жилийн дараа одоо 2010 онд гэдэг чинь хүч 1 жилийн дараа боллоо шүү дээ. 1 жилийн дараа 4 хүүхэдтэй 1960 онд төрсэн эхчүүд нэрийн данснасаа эхнээд мөнгө авахар болоод эхэлнэ. Энэ мөнгөний өгөхгүй бол Анаад банкнаас 7 дөрөв болох вэ гэж би санаа зовж байна. За ингээд үзэгчтэйгээ холбогдъё. За тасарсан байна. За ямар ч байсан тэгвэл төрийн санд байгаа мөнгөний асуудал бол ямар ч гэсэн яригдж эхлэх нь энэ 2009 онд энэ бас дор нь одоо шийдэгдчих асуудал биш ээ. Нилээн олон удаагийн уулзалт, олон удаагийн одоо тооцоо судалгаа байж бас үндэслэлтэй зөвлөд гаргаж ирэх нэ гэж ойлгож болох нь тийм. Тий. За ингээд үзэгчтэйгээ холбогдъё. Байна уу? Байна орой минь. За орой минь. Шинэ жилийн минь төргийа. За шинэ жилийн минь төргийа. Энийг юм асуулт байна. Одоо энэ Европын холбоо намтын хэмжээ орнод Америк тэр Монголын аюул бүтээгдэхүүнийг авъя гэд дахиад 3 жил сугацгаад байна. Тэгвэл одоо энийг ажиллуулж байгаа энэ улсууд хятадууд байдаг. Би энийг ер нь бодоод очих болохгүй. Тэгээд танаа хөтөлбөрийн өсөлтийн хэмжээр 100 мянга бичээд тэр 100 хагас бүтэнсээ өдрийн 16 цаг 17 цаг ажиллуулж чадчихвал тамалчаад тэгээ өгж байгаа 100 мянган төгрөг. Тэгээ элдв хангаа суудах. Манайх чинь эрс дээрээс уус амьсгалтай түүнийх нь амьдрал нь 97 хүртэл ядуурсан бадраг амьдралтай ус биш үү? Даапраг шиг. Тэр апрагийн хэдэн таас уус байдаг шүү дээ Монгол ордын гэж хаадас. Ядуу болгоо айцын сахар түмнийг. Тэгээ ингээд энэ
аюулгүй бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа монголчууд өөрсдөө яагаад удирдаад өөрсдөө энэ Япон интернетийн даваа маавга авчираад одоо тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд энэ одоо 42 сая мал болчихлоо. Энээсээ гарсан тэр арьс шир тэр одоо ноолоор юу гэдэг тэргээрээ ингээд бүтээгдэхүүн жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлчихгүй. Яагаад энэ хайлттуудыг гамингуудыг Монголд үргээд тэдний боол одоод нутгаар ингээ яваад байгаа. Би энэний учрыг хэрэгсээ бодоод байхгүй. Энэ их хурлч чинь баахан хужээгийн эрсдэлүүд суудыг гэсэн тэр үнэн болж тарлаа. За баярлалаа. Энэ тал дээр бодлоо хэлэхгүй. За. Энэ хүн бол үнэхээр л ийм л байгаа штэ бат байдал. Тэгээд энэ дээр за үйлдвэрчний хэвлэл хичээж ажиллана. Таны энэ хэлсэн санаа бодлыг бид ойлголоо. Маш олон одоо хятадын үйлдвэрүүдэд хүмүүс маань цагаар бие засч охид хүүхнүүд нь одоо аюул хүнд ажил хийж дарамтанд орж ингэж байгаа бид мэдэрч байгаа ойлгож байгаа тэрний төлөө бас Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооны салбарын холбоодууд үйлдвэрлэл нэгдмэл маш олон одоо холбоодууд бид ажилтаа хувийн хвшлийн холбоодууд байна ажиллаж байгаа. Тэгээд ард түмнийхээ хүссэн хүлээсэн одоо хэмжээнд хүртэл ажиллахгүй байхыг би хүсэхгүй. Бид бас хичээж байгаа. Хамгийн гол нь тийм үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүс бидэнд хандаач. Яг хандахгүй байгаа тохиолдолд бид очиж хаалганд огшиж орох зэрэг байдаг юм шүү дээ. Тэндээс дотроос нэг ажилчин нааша хүрээд ир гэж дуудсан тохиолдолд бид очдог. Хэн дуудсан хамаагүй тэндээс зүгээр нийт ажилчдын төлөөлөлөөр гаргаад ирэхтэл болно. Бид их аминчхан бай. Бид очиж туслахад бэлэн чадлынхаа яриад л явдаг. Хоёрдугаар зүйл энэ дээр нэг зүйл хэлээ. Европын холбоонд ийм татваргүй бараа бүтээгдэхүүн оруулах тэмийг 4 жилээр сунгацсан байгаа. 10 жилээр ийгээд одоо 4 жилээр сунглаа. Исчошгүйгээд 2 жил явцсан. Үндсэндээ одоо нэг 12 жил байна. Энэ төр засгийнхны дандаа би бас моолдог байж болох юм. Тэгтэл энийг бий болгосон улсын их хурлын гишүүнд бол би нэр үнэхээр баярлалдаг. Энэ бол улсын их хурлын гишүүн хүний хийх ёстой ажил. Тэрнээс биш өөрөө оёдлын үйлдвэр юм өөрөө уул уухай эзэн болоо явна гэсэн үг биш. Энэ бол нэрэн ганц гялтах гайгүй ажил нэ. Би өстой баярлалдаг. Тэгээд энийг хятадууд нь ингээд хурж ирээд одоо сая бол хэлж штэ хар хятадууд гамингуудын боол болоод байна гэж байна. Үнэхээр л одоо миний сэтгэлч гэсэн тийм хэцүү юм болдог. Энэ дээр би маш тавцсан санаагаа хэлье. Ажил олгогч эзэдийн холбоо, худалдаа авч үйлдвэрийн танхим энэ дээр олигтой ажиллаач. Үйлдвэрчний үйл та нартай нийлж хамтарч одоо ажиллахад бэлэн байна. Өнөөдөр Монголын бизнесмэнүүд яагаад энэ дээр олигтой нэгдсэн бодлогоор ажиллахгүй байгаа юм бэ? Бүгдөө уралдаал нэг улс төрчийн зонтхон доогуур орохгүй гүйчих юм. Бүгдөө хахуулаа өгөөл гүйчих юм. Тэгээд нэг албан тушаалд очихлоор л тэрүүгээр мөнгө хийнэ гэж бодох юм. Лиценз аваад уурхай ажилуулна гэж бодох юм. Гэвтэл зөрүүлээд Чехийн бизнесмэнүүд, Солонгосын бизнесмэнүүд одоо сүүлийн үед бол одоо Израиль руу ч юм уу хаашаа ч хамаагүй Монгол хүмүүс гарч байгаа шүү дээ. Тентхийн бизнес эрхэлж байгаа хүмүүс Монгол хүнийг Монголын бизнес эрхэлж байгаа хүнээс илүү үнэлж байна л гэсэн үг. Чехэд барилга дээр ажиллаж байгаа барилгын эзэн бол Монголын барилгачинг илүү үнэлж, илүү хүндэтгэж байна. Тэд үр хүүхдээ хаяад хайртай ханаа орхиод Чехийн элчин гэстэ шүнжин өдөржин долоохшхан байж виз аваад явна гэдэг бол энэ бизнесийн төлөөллийн байгууллагууд ажиллаа олигтой хийгээч. Уралдаж улс төрчтэй найзлахаа болооч. Үйлдвэрчний хэвлэл бизнес хийдэг байгууллага биш. Хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн нь эрхийг хамгаалдаг. Гэхдээ бидэнд ажил олгож байгаа та нар маань олигтойхон шиг ажиллаач л гэдэг би эндээс хүндэтгэлтэйгээр их одоо хүндэтгэж хэлж. За, байна уу? За, дуурхал таслаа. Тэгэхээр та урд нь одоо энэ ажлыг авахаас өмнө эрс шинжилэл хөдөлгөөнгөөс нэлээ одоо хүчтэй улс төрийн дуу хоолой болж явсан хүний хувьд бас үзэл бодлоо хуваалцаач гэж хүсэж байна. Юун дээр вэ гэвэл за одоо ашигт малтмал уул уурхайн салбарын асуудал бол нэлээ яригдж байгаа сэдвээ. Тэгэхээр одоо хуучин одоо энэ 2006 онд шинжилэн баталсан энэ хуулиараа одоо ашигт малтмалын одоо энэ орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулъя. Бидэнд одоо шинэ хууль хилэлцэж байх цавж одоо алгаа олон одоо цаг хугацаа алдсан байна гэж ингэж ажиллаа. Ерөнхийдөө бол засгийн газарт бол энэ эрхийг өгчихсэн байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр одоо та үзэл бодлоо илэрхийлэхгүй юу? Шууд одоо ингэж яаравчлан одоо ингэж ажиллах нь бас буруу гэх хүмүүс ч байна. Нөгөө талаар бид цаг хугацаа алдсан уу гэвэл алдсан гэх одоо үзэл бодолч бас явж лээ л да. За хүн ч одоо өөрийгөө зөвтгдөг бахтаа өөрийнхөө хийжсэн тэмцэл ард иргэдийнхаа хийж надад итгэж бас хамт олонд маань итгэж дэмжиж байсан эрсэнчл хөдөлгөөний 13 хүн одоо талбай дээр өсгсөн зарлж байсан.
тэр хүмүүст өнөөдөр монголчууд баярлалаасай л гэж би боддог. Тэднийг гавьяат өсгөлөнчин, гавьяат тэмцэгч, гавьяат жигсаалчин гэж цол тэмдэг гоё ганган юм олгооч гэж би хинээрч гоохгүй. Гэхдээ тэр хүмүүс үнэхээр сэтгэлээсээ хүмүүсийн төлөө л байсан. Бид үнэхээр тийм л байсан. Яагаад энийг хэлж байгааг гэвэл хугацаа алдсан биш ээ. 2% аваад 98% гадныханд өгөө. Тэгээд тэр дундаа Ivanhoe Mines-д энийг өгсөн бол Ivanhoe Mines шиг ийм жижигхэн компани дуун дээр нь Тамцаг Соко билүү, тийм ээ? Тэр компани шиг л одоо тэр дорндод байгаа нефт ашиглаж байсан компани шиг л хужаанаас төгчөөл гараа явна. Харин энэ байдлаас бол Rio Tinto бас ч гэж тодорхой хуваар энд орж ирсэн явдал бол энэ бол тийм амархан тийм хятадын компаниудад бусад компаниуд өгөхгүй баг. Тэгтэл Rio Tinto-гийн 10% нь бол хятадын одоо товцоо эзэмшигт байдаг. Тэгэхээр хугацаа алдаагүй. Хоёрдугаарт бид ч гэсэн яардаг, бид бүгдээрээ яардаг. Энэ үнэхээр хурдан ард түмний минь одоо хүнд байдлаас аварж гаргаасаа гэж хүсэж байгаа. Гэхдээ Хойд Америкууд шиг, Мексикууд шиг аимшигтай тийм хэдхэн саятнуудыг одоо тэр бомтонгуудыг төрүүлээд, долларын тэр бомтонгуудыг төрүүлээд үгээгүй ядуу ард түмэн болж одоо Хойд Америкийн Аляскын тэр индианчууд бол одоо үндсэндээ архинд ороод живлээ шүү дээ. Ямар ч тийм дархлаагүй. Зүгээр л тэтгэвэр өгдөг ард түмэн болсон. Бид энэ дээр нэг юм хэлээд байгаа. Хуучин дээр яадаг гэж 100 жилийн өмнө Канадын нэг хэсэг одоо баатрууд юм уу дээрэмчд ч юм уу нэг хэсэг хүмүүс урж ирээд өмнө говийн газарт за нэг баахан хэдэн сая тонн зис болчлаа шүү. Хүүхдүүд хурж ир дараа аавн шүү. Харж байгаараа гэд яваад өгсөн. Фридланд гэдэг юм уу хин гэдэг юм уу нэг баахан Канад хүүхдүүд хурж ирээд тэр зисийг авах гэж байна одоо. Аваад ухаад гаргаад ширээ болгоод юм уу зарсны дараа найстай 34% нөхцөлтэй багш. 34 хүртэлх хувийг би эзэмшиж болно гэж байгаа. Өөрөлд би тэрнээс худалдаж авч болно. Тэгвэл найстай зээлээр л өгчлөлтөө. Үгүй энэ юу гэсэн үг вэ? Энэ дээрээс бидний бас өвөг дээдс бас харж л байгаа шүү дээ. Тэгэхээр миний санаа юу хэлэх гээд байгааг бол шүү дээ. Энэ усаа миний бодол. Санаа бодол. Төр засгийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс шийдвэр гаргах гэж байгаа одоо ерөнхий сайд нар уул уурхайн талаар ямар ч мэдлэг байхгүй болсооч шүү дээ. Би ямар ч мэдлэг байхгүй. Энийг хүлээн зөвшөөрөөд харин мэддэг Монгол оронд байгаа хамгийн сайн эрдэмтэн мэрэгдээ болон олон улсын хэмжээний ашиг сонирхлын зөрчилгөө бие даасан шинжээчдийн багийг авчираад яаж энэ дээр ашигтай ажиллах вэ гэдгийг л заалгаач гэдгийг л бүтэн 2-3 жил ярьж байна шүү дээ. Бороо голдын гэрээг хийсэн хүмүүс бол эх орончд байхаа. Тэд бол нэг тийм буруу тийм сэтгэлтэй байгаагүй гэдэгт би итгэж байна. Нэг тийм буруу сэтгэлтэй хүн ер нь байхгүй шүү дээ бас. Зүгээр л тэд юу ч мэдэхгүй байсан гэдгийг л харин би мэдэж байна. Тэрнээсээ болж л өнөөдөр ямар аимшигтай гэрээ хийцэн байна. Би одоо тэрийг яг задлаад ярих юм бол маш их юм ярина. Яг энэ уул уурхаагаар бас нэг хэдэн жил дагнасны хувьд бол нэлээд их мэдлэг байна. Тэгтэл олон улсын бие даасан болон үндэсний хэмжээний эрдэмтдийн дүгнэлтгүйгээр шийдвэр гаргах гэж оролдоод үзээрэй. За таныг ойлголоо. Ингээд олон үзэгч бидэнтэй холбогдож байна. Харамсалтай цаг хугацаа нэлээд явсан байна. За нэг үзэгчтэй холбогдоод тэгээд яа байна уу? За тад авчихсан. Асуултаа тавиарай. Өнөөдөр та ирчихсэн нэг дүргээ. За танд ч гэсэн шинэ. Би нэг юм хэлмээр байна л да. Одоо Монгол Улсын банк санхүүгийн байгууллага банкны системийг ингээ одоо нэлээд доголдож байна. Эцэгтэй олон одоо нэг санал нэг баг. Тэгээд Аматрах гишүүнд нэг юм хандаж хэлчихсэн. Одоо Анод банкн дээр ажиллаж байгаа бүрэн их төлөөлөгч гэж хүмүүс байгаа шүү дээ. Тийм. Тэр хүмүүсийн ажил болохоор яг л одоо Анод банк маань өөрөө урд нь бол одоо яг дотоод үйл ажиллагаа бол хамгийн хурдан шуурхай. Ямар нэгэн байдлаар доголдох гацч гэдэг юм уу ажилчтай үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар тийм хүн суртал гэдэг юм бол байдаггүй л та. Одоо яг энэ төрийн байгууллагын энэ одоо яг ингээд үйл ажиллагаа нэвтэрснээр одоо яг бүрэн их төлөөлөгч ажиллаж байгаа дээр энэ айгүй хүн суртал гэл хүн суртлаас эхлээд иймэрхүү болоод байна л та. Энийг ер нь ингээд заавал
одоо бүрэн эрх төлөөлөгч энийг ер нь одоо заавал ингэж шийдвэрлэх тийм ёстой байх юм уу? За ийм хүн байдалд байгаа тохиолдолд гэсэн байгаа ч гэсэн одоо айгүй нэг хүнд улам л одоо үйл ажиллагаа улам л нэг хүнд байлгах гэдэг юм шиг санагдаад. Энэ бол одоо яг Монгол банкны хийх ёстой ажил шүү хаа. За тэгэхээр бас Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өнөөдөр санд ярьцлага өгсөн байна. Тэгээд энэ Анд банкнд бас цомогтгол явагдана. Яа харахгүй эдгээр маш их олон одоо өргөө зардал гаргаж ажиллаж байсан ийм банк байна гэсэн ийм мэдээлэл хийсэн байна л да. Тэгэхээр бас л нөгөө бас ажилчин хөдөлмөрчин хүний эрх ашиг зөрчигдөх юм зүйл бас гарч болцсохгүй байгаа байхгүй юу? За саяны сонсогчдын маань хэлсэн зүйлүүдтэй би бас их хүндэтгэлтэй хандж байна. Тэгээд Анод банкны асуудал дээр бол бас ажилтны төлөөлөл нь надтай хурж ирж уулзсан манай ажилтан албан хаагчтай үйлдвэрчний хөвлийн холбооны дарга Алтан цэцэг гэж их туршлагатай бас хүчтэй тийм одоо үйлдвэрчний хөвлийн зүтгэлтэн байгаа. Тэр хүнтэй уулзуулаад одоо хурдтай үйл ажиллагаа авч бид хөдөлмөрчин хүмүүсийн эрх ашигыг хамгаалсан тийм төлөөллөө базааж энэ хэлцээрт одоо бушуух ороо гэдэг ийм одоо үүрэг даалгавар бий өгөөд энийг ажиллаж байгаа. Тэгээд энэ хүмүүсийг Монгол банкны буруутай үйл ажиллагаанаас болж улсын хурлын гэдэг юм уу шийдвэр гаргагчны буруутай үйл ажиллагаанаас болж жирийн хөдөлмөрчин хүн хохирох ёсгүй юм шүү гэдэг байдлаар бид тэмцэх ёстой тэмцэж байгаа. Энэ дээр бол манай салбарын холбоод бас ажиллаж байгаа. Энэ дээр би нэг зүйл хэлье. Бүрэн эрх төлөөлөгч бол үнэхээр ингэж одоо бас аашилж аягалж хатуу ширээн загнах үнэхээр ирэх юм байдаг шүү. Тэр бол ялтчгүй тэр бол бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ганцхан юм би энэ дээр хэлэх гэдэг юм л да. Монгол банк гэдэг бол бодлогоороо энэ олон банкуудыг зохион байгуулж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монголын зах зээл дээр 5хан банкны одоо нөгөө зах зээлийн ханамж гэж байдаг. Одоо наран туул дээр 100 өмдний 8-нд байх хэрэгтэй байтал 100 нэгдэх өмдний 8 ч юм уу шатна штэ. Эсвэл тэр шатахгүй нөгөө 100-аас хэн нэг хүн шатна. Тэгэхэд 5 банкны зах зээл дээр банкны одоо багтаамжтай зах зээл дээр 17 банк ажиллаж байна гэдэг бол 7 банк бол ёстой нэг анхныхаа явсан инерцээр явж байна. Тэгэл хизээ шатахад бэлэн байна гэсэн энэ нөхцөл байдлыг хараад одоо хөрөнгийн хэмжээг гэдэг юм уу эсвэл одоо банкнуудыг хооронд нь нэгтгэх тийм бодлогыг барих хэрэгтэй. Тийм ээ. Одоо бол 8 тэрбум төгрөг байгаа. Банкны тэгэхээр чи одоо бол нэг 20 тэрбум гэх юм бол хоорондоо банкуудыг ингэж нийлүүлж нэг нь нөгөөдөө уусгах тийм байдлыг бодлогоор жилийн өмнөөс юм уу 2 жилийн өмнөөс барьж явах хэрэгтэй. 4 сангийн хөрөнгө нь 20 байх хэрэгтэй. Уучлаарай 8 бол дэндүү багтаж байна. Ингээд банкнуудыг одоо 7-8 болгож багасгах. Хоёрдугаар алах нь үгүй банк гэдэг чинь их амархан ажил шүү дээ. Мөнгөний дэлгүүр юм байгаа шүү дээ. Танаас би 100 төгрөгийг 102 төгрөгөөр авлаа. 2 төгрөгөө юу гэж нэрлэдэг гэж хадгаламжийн хүү гэж нэрлэж байгаа. Тэгээ ийшээгээ би 104 төгрөгөөр зарлаа. 4 төгрөгөө би зээлийн хүү гэж нэрлэж байгаа. Ерөөсөө би мөнгөний дэлгүүр